Дараагийн мэдээг танилцуулъя. Эпштейний материалуудтай холбоотой зарим мэдээлүүд олон нийтэд ил босоор байна. За энэ удаа олон нийтэд ил болж байгаа мэдээлэлээс үзэхэд Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам ил болгосон баримт бичгүүдэд дурдж байгаагаар Жеффри Эпштейн нь Оросын FSB буюу тагнуулын холбоотой Оросын албан тушаалтныг ашиглан өөрийн бизнесийн хамтрагчдыг сүрдүүлэх гэж оролцсон нэгэн эмэгтэйн талаар мэдээлэл цуглуулахыг оролцсон байна. Эпштейн 2015 онд Нью-Йорк дахь хүчирхэг бизнес эрхлэгчдийн бүлгийг шантажлахыг оролдож байгаа нэгэн эмэгтэйтэй холбоотой мэдээллийг тухайн үед Оросын эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Сергей Беляковтай холбогдож мэдээлэл цуглуулахыг оролдож байсан байна. За Эпштейний гэгдэж буй хамгийн сүүлийн материалуудад энэхүү мэдээлэл нь ил босон. За тэрээр хэлэхдээ надад туслах хэрэгтэй байна гэж Эпштейн 2015 оны 7 дугаар сард Беляков бичсэн имэйлдээ дурдаад өмнөх 7 хоногт нь Нью-Йоркийн 4 улирал зочид буудалд ирсэн Орос эмэгтэй сүрдүүлэх ордлогын талаар нь бичиж байна. Эпштейн бичигтээ нөхцөл байдал холбогдох хүмүүсийн бизнест муугар нөлөөлж байна гэж хэлээд ямар нэгэн санал хэлхийг хүссэн байна. Оросын тагнуулын ажилтнуудаа бэлтгэдэг байгууллага болох FSB-гийн академик төгссөн Беляков хариу имэйлдээ тухайн эмэгтэйн талаар мэдээлэл авч авахд тодорхой хугацааг хэрэгтэй маргааш нь уг эмэгтэйг таньдаг эрэгтэйтэй уулзгаж байгаа талаараа бичсэн байна. Хэдэн өдрийн дараа Беляков Эпштейнд хандан эмэгтэй намтар түүх болон өөрөө түүнийг тодорхойлохдоо секс болон сүрдүүлэг гэж тодорхойлсон эмэгтэй бизнесийн талаар 100 орчим мөхтэй тайлбар илгээсэн байна. За түүний ард бол хинч байхгүй, түүнд ямар ч санхүүжүүлэгч байхгүй гэж нэмж бичсэн байсан. За Беляков бизнесийн асуудлууд нь эмэгтэйг шантаж хийхэд хүргэсэн байж магадгүй гэж хэлээд эмэгтэйг Америкийн нэгдсэн улс руу нэвтрэхийг хориглон бизнест нь жинхэнэ аюул болно гэж ийм үйлдэл хийхийг Эпштейнд зөвлөсөн байна. Беляковын хувьд 2014 онд Кремлийг орхисныхаа дараа Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын тууцын даргын албан тушаалыг хашиж байсан. За ингээд түүний хувьд бол Эпштейний хүрээлэл байсан өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох шаардлага байсан учраас тухайн хүнтэй холбогдсон байж болзошгүй байна. 2014 оны 5 дугаар сард Эпштейнтэй уулзсныхаа дараа Беляков шинэ хэтийн төлөвийг санал болгож чадах хүн олныг мэдэхгүй гэж хэлсэн байна. 2015 оны 7 дугаар сард Беляков Америкийн нэгдсэн улсын венчур капиталист Петер Тил болон тэрбумтан өв залгамжлагч бизнесмен Томас Фрицкер нартай уулзах талаар Эпштейнээс тусламж хүссэн. За түүнтэй уулзсан Америкийн нэгдсэн улсын венчур капиталист Петер Тил дараа нь бичигтээ Сергей Сан Францискод байхдаа надад мэддэгдээр уулзах цаг олё гэж Тэл 2015 оны 7 дугаар сард Эпштейний танилцуулсны дараа Беляковт имэйл бичсэн байна. За 7 хоногоос ариу илүү хугацааны дараа Беляков Тил болон Фрицкер нартай Оросын эдийн засаг болон бусад сэдвээр санал бодлоо суулгасан. За энэ нь бол маш хэрэгтэй байлаа гэж Эпштейн бичиж байсан. За тэрээр бичгтээ дашим дуртахад тэд Оросын эдийн засаг манай нийгмийн талаар маш сайн мэдээлэлтэй байсанд би гайхсан гэж Беляков бичээд Орос Москвад хоёр бизнесментэй дахин уулзах гэж найдаж байгаагаа хэлсэн байна. 2016 онд Беляков Оросын бизнесийн удирдагчтай хэлцгийг хүссэн саналуудын талаар Беляковаас бас санал авахыг хүссэн байна. За Эпштейн Беляковт хандан энэ санаа таалагдж байгаа гэдгийг хэлээд гэхдээ энэ талаараа имэйлдээ дуртаагүй байна. За тэрээр мөн бизнесийн санаадуудаа бусдад хуваалцахаас өмнө англи хэлээр сайн ярьдаг редактор авах хэрэгтэй гэж зөвлөсөн. За энэ үүргийг гүйцэтгэж чадах хөөрхөн бүсгүүчүүдийг танино гэж бичсэн байна. Мөн Эпштейн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзахыг хүсэж байсан баримт бичигт ил болж дурдгдсан байна. Гэвч энэ ордлого нь амжилттай болсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Лавровтай уулзвал ойлголт авч болно гэж Путин санал болгоно гэж би бодож байна гэж Эпштейн 2018 оны 6 дугаар сард Норвегийн ерхий сайд асан Тобрн Ягланд руу имэйл бичгтээ мэдгдсэн байна. Норвегт Эпштейнтэй холбоотой авилгалын хэрэг шижиглэгдэж мөрдөн байцаалтанд орсон Ягландын хувьд Лавровын туслагт энэ санаагаа санал болгоно гэж хариу имэйлийг илгээсэн байна. За Эпштейний хувьд 2019 онд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийнхаа шүүх хурлыг хүлээж байхдаа шоронд нас барсан. За түүнийг бол бас гадны тагнуулын албаттай холбоотой гэж сүүлийн үед ярьж байгаа. Эпштейний хувьд Израиль зэрэг олон орны өмнөөс тагнуулын байгууллагууд нь ажиллаж байсан, эсвэл тэдэнтэй хамтран ажиллаж байсан гэсэн таамаглууд анхаарлын төвд орсоор байгаа юм. За тэрээр амьд байхдаа Израилийн ерөнхий сайд Эхуд Барактай ихээхэн дотн харилцаатай байсан байна. За тэд бизнесийн олон ажлыг судалж хувийн асуудлуудаараа тогтмол харьцдаг байсан. Эхуд Баракийн туслах асан 2023 онд нас барсан Израилийн тагнуулын офицер асан Йони Корен 2010 оны сүүлд Америкийн нэгдсэн улсад хор тантрын эмчилгээ хийлгэж байсан. За энэ үедээ Эпштейний харшид удаан хугацаагаар амьдарч байсан баримтаар нотлогдсон байгаамаа.